Дэлхийн сууд хүмүүсийн нэг Владимир Ильич Ленин тооцоо тоо бүртгэл дээр цахилгааны нэмбэл коммунизм болно хэмээн хэлсэн байдаг. Өнгөрсөн зууны 70-аад оны эхээс Монголын кино урлагийн салбарт өөрийн бэлэг авьяас хүч чадлыг зориулсаар яваа. Эдийн засагч Галсан Дашивын бүтэдгойн тухай өгүүлэх хөрөг нэвтрүүлгээ инхлүүлж байна. Тавтайгаа хамтаа сургууль ирэхээр сумын төвөрлөө. Сумын төвөрөд бас байх айл хэрэгтэй. Тэр айлыг бодвол аав маань хайсан л айлгүй дээ. Тэгээд багасаа нэг хамт хоёрхан байсан. Тавхай жамсахынхаа сумын төв дээр байлаа. За тавхай жамсахын байхтан зэрэг би тавхай жамсахын л байна. Би өөр айлд байхгүй гэж хэлээд тэнд байхаар үтчихлээ. Тавхай жамсахын байна одоо манай жүжигчин Цэпилмагийн гэрэлтэй. Бүтэдэгч бид хоёр нэг нутгийнх. Тий багасаа тоглож өссөн аав ээж нь нутаг орондоо хүндтэй тийм хоёр сайхан буурал байсан. Тэгээд хотод орж ирээд сургуулиа төгсөөд кино үйлдвэрт ажилласан цагаас хойш бид хоёр хамт ажилласан. Кино үйлдвэрийн одоо алтан үеийн буурлууд нэртэй том зургийн дарга нар найруулагч нарын ярианаас одоо харж байхад бүтэдэгч бол ер нь ажилдаа хариуцлагатай ханддаг, юмаа мэддэг, шаардлагатай ийм одоо товчоор хэлэхэд кино үйлдвэрийн уртаа барьдаг сайн эдийн засагч байсан. Би 1967 онд Монгол кино үйлдвэрт орсноос хойш бүтэдгой гэдэг хүнийг мэддэг болсон юм аа. За бүтэдгой бол Монгол кино үйлдвэрийн сайн эдийн засгийн нэг байсан. Яагаад сайн эдийн засагч гэхээр кино үйлдвэр хийх үйлдвэрлэлийн шат дамжлагыг сайн мэддэг, кино бүтээх тэр техник технологиудыг сайн мэддэг хүн байсан. Бас нэг нь бол 1987 оноос 2 жил тэртээ бас төлөвлөгөөний хэлтсэж байхад би бас тэнд эдийн засгийн бүтэдгойтой хамт ажиллаж байсан. Манай бүтэдгой бол бидэнд одоо бол надад одоо бас эдийн засгийн талаар кино бүтээгдэг төлөвлөгөөний талаар бас заа сургаж зөвлөгөө өгдөг тийм манай Ахмад одоо эдийн засгч хүн байгаа. Тэгээд би бол бүтэдгүйгээс бас кино бүтээх талаар кино яаж хийх талаар бас нэлээд юм сурж мэдж авсан хүн дээ. За манай төлөвлөгөөний хэлцэд бол хамгийн тогтвор суурьшилтай, их туршлагатай, их одоо тэр ажилдаа сэтгэлээ өгч ажилласан хүн бол манай Галсан Дашивын бүтэд гэж эмэгтэй байгаа. Одоо 70 насыг зоогolж байгаа. Тэгээд бүтэдтэй бол өөрөө мэрэгжлийн хөдөө аж ахуйн эдийн засгчийг төгссөн боловч энэ кинонд шууд төгсөөд ажилласнаар ерөөсөө эндээ бол тэтгэврч гартлаа. Нэг байгууллагадаа нэг хэлтстэй дагнаж ажилласан төлөвлөгч эдийн засгчаас өсөж төлөвлөгөөний хэлтсийн дарга болтлоо ажиллаж байсан. Дараа нь одоо бид хоёр соёлын яамд хамт нэг хэлтс киноны хэлтстэй ажиллаж байлаа. Бүттийн одоо нэг онцлог чанар бий. Энэ үйлдвэрийг ерөөсөө яг л одоо миний юм одоо би энэ байгууллага энэ хүмүүсийн төлөө ажиллах ёстой гэж сэтгэл зүрхээ өгч ажиллаж идэг. Кино үйлдвэрт ажилд орох болоод ерөнхийдөө кинотой танилцах материал хийх гэсэн лөө нэг боловсруулах ажил дээр суулгасан. Нөгөө хүүхэн маань ягтлан бодохын анхан шатны бүртгүүлүүдийг одоо цэгцлэх тэрийг янзлах тийм ажилтай. Би болохоор кино группүүдэд хөтлөгддөг. Эндээ бол одоо өөрийнхөө мэрэгчлэр асар их ажил хийсэн хүн л дээ. Ер нь миний мэдж байгаагаар нийгмийн идэвх сайтай. Одоо тэр үеийн чинь юу вэ? Социализм үед чинь бид нар чинь зүгээр одоо тэр лекц дугуйлан семинар ямар ажил болно бүх юмд явж гин. Тэгээд кинонуудад масооконд орж исэн байх зургийн дараагаар явж байхдаа лаул миний санж байгаагаар Сэрүүн дугуйны мөхөл киноны дуун дээр ажиллаж байхад тэр чинь одоо дууга сүлд нь оруулдаг байсан шүү дээ тэр кинонод. Тэгээд дуу оруулж байхад хурж ирээл тэр чинь нөгөө бурят кино болохоор тэгмээр юм ингэмээр юмгээ саналаа хэлдэг. Бас энд масооконд дуу оруулсан байгаа бүтэдэгч тэнцээ бас бурятаар ярих шаардлагатай.
бүрээ жүжигчин тийм олон билүү дуу хийдэг байхгүй болохоор ч нэсэ эрвих ирэл манай хүн одоо тэр бүрээд авгайн нэрийн олонний хэсэгт дуурайд л одоо тэгмээр байна ингэмээр нэг тухайн үед маш их үнэтэй зөвлөгөөнүүд өгчээсэн санагдаж байна. Кино урлаг Монгол улсад кино урлаг үүсч өгсөн цагаас эхлээд одоо кино урлагийн зарчим, ёс зүйгээр нь яг адилхан одоо явж эхэлсэн. Ийм учраас бусад урлагуудаас кино урлаг мэдээч хэрэг асар их хөрөнгө мөнгө одоо зардаг, асар их одоо инженер техникийн ажилд ордог, шинэ технологи, аппарат техник хэрэгэлдэг. Ийм байдаг учраас одоо кинонд эдийн засагч гэж мэргэжил, эдийн засагч нар одоогоор их юм бол менежерүүд санхүү нэгтлэнгийн одоо ажлууд их ордог юм аа. Тэгээд ялваа кино одоо өөрөө асар их өндөр төсөвтэй бусад урлаг гэдгийг харж болох юм бол тэр төсвийг яаж захиран зарцуулах вэ, яаж хийх вэ, тэрэнд орох материалын тооцоо моцог ингээд маш олон удаа одоо 2 удаа 1962 онд нэг удаа байдгийн одоо сайд нарын зөвлөөс тогтоосон нэг журам байдаг. Сүүлд одоо соёлын яамнаас гаргасан 40-р тогтоол гэдэг юм гарсан. Энэ юу байсан гэхээр тэр кинонд ордог материалыг одоо стандартыг тогтооод өгсөн нормативыг тэрсний метр хальс орно, тэрсний метр юм орно, тэрсний хүн цалинжуулна, тийм цалингаар ажиллана гэдэг юм уу. Гэх мэтлэн норматив тогтоож ирсэн. Бүтээдгүйг ажиллаж байгаа одоо 60-70-аад оны үед Монгол кино бол улсаас асар их хэмжээний мөнгө авдаг. Энийгээр асар их хэмжээний одоо хөрөнгө зарж яж одоо 7 уран сайхны кино бас тэр үеийн 20-од баримт кино мэдээс түүлгээд зөндөө олон юм хийж исэн. Тийм учраас одоо нэлээх хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудыг бүтдугай зангидаж явсан бахаа гэж боддог. Тэгээ манай төлөвлөгөөний хэлцүүд нэг 4-5 улстай дарга нь бүтдугай байсан. Тэгээд эзэн засагч нар нь Мямба, Чимгэ, оюун чимэг энэ төргээд улсад ажилладаг байсан. Бид нэр энэ олцоонд каноны төсвийг л одоо баталж өгдөг. Тэгээд хоёрдугаарт бас каноны жилийн төлөвлөгөөг бас батална. Канон одоо жилдээ канон үйлдвэрийн одоо жилийн төлөвлөгөө гэж юм байна шүү. Хэдэн уран сайхан, хэдэн баримт киножууд юм уу хичнээн одоо төсөв төлөвтэй канон үйлдвэр байх ингээд сангийн энэ дээр соёлын яамнаас хэдэн чинчээг өөр өгдөг. Тэрний дагуу норм энэ дагуугаар киноныхоо төлөвлөгөө боловсруулж ийдэг тийм газар байсан. Санхүү гэхээр усуд төлөвлөгөө санхүү кинонд гэлэн энэ чинь 500-аад хүний цалин хөлсийг бодно. Тэр үед бол 35 мм-ийн кино хальсан дээр одоо кино зураг авдаг байх үе чи хальс чи өөрөө дотор олон юм шүү. Тэгэл одоо контрацеп лаванд өөрөө тэр кино үйлдвэрийн бүхэл дамжлага технологиг мэдэж авна. Тэгээд дээр нь бид нар норм зохион. Тэгээд кино зураг авна гэдэг чи одоо нэг хүний зургийг одоо нэг объектын зураг, нэг эпизодын зураг авна гэдэг чинь одоо 3-аас 5 дахилттай дүүбэл гэж ярьдаг. Тэр үед бол хальсан дээр авах чинь тийм нормтой байсан. Тэр нормативыг зохион. Тэгээд энэ Монгол кино үйлдвэр чинь тэр их олон хүнтэй, дээр нь үйлдвэрлэл, технологи. За тэгээд дараа нь төсөв зохионо гэж гол ажил. Төсөв зохиохдоо одоо юу гэдгийг гарын 5 хуруу кино одоо гард магна гэдэг чинь эхлээд зохиолын уншина. Найруулагчийн төлөвлөгөөг уншина. Тэрэн дээр хичнээн объект байна, гол дүрийн хичнээн, туслах дүрийн хичнээн хүн байна. Хэдэн өдөр зурганд орох нь тэр чи объектоор яалгад тэр болгоны төлөвлөгөө төсвийг гаргаж иж тухайн үедээ бол эхэндээ 70-аад онд бол нэг 600-аас 700 мянган төгрөгөөр нэг уран сайхны кино бүтчихсэн. Сүүлдээ одоо 6-7 сая болоод. Тэгэхээр бүтэд бол энэ тогтвор суурьшилтай ажиллахдаа дараа нь үе үеийн одоо хойноос мэрэгжлийн кино эдийн засагч залуучууд ирлээч гэсэн тэр хүмүүс чинь шууд ажил дээр гарахад практик ажиллагаа дутагдана. Энэ хүн бол өөрийнхөө туршлагыг өвлүүлж тэдэнд зааж өгч тэгээд одоо ер нь бол өөрөө гардаж төлөвлөгөөг бол хийж ирсэн. Кино үйлдвэрлэл гэдэг маань бусад урлагаас их онцлогтой. Асар их хөрөнгө мөнгө одоо материал техник зарж бүтдэг урлаг. Бусад урлаг бол жишээ нь одоо бага хэмжээний зардал бүтдэг бол кино бол асар их хэмжээний зардал мөнгөөр бүтдэг юм аа. Ийм учраас киноны эдийн засагч гэдэг мэргэжил кинонд бол одоо инженер техникийн ажилтнаас гадна санхүү эдийн засгийн одоо мэргэжлийн улсууд ихээр ажиллаж байсан юм аа.
Галсан Дашивын бүтэд нь орчуулгын олон 10 кино бүтээлийг гаргахад мөн улсаас даалгасан киног бүтээх олон үйл явцад бичлэн оролцож түүний төсөв санхүүг тооцоолон гаргаж байсан бөгөөд төлөвлөгөө тооцоог хэлбэрчлэх шинэ арга барил олон ургалт санааг дэвшүүлэн гаргаж ажиллаж байлаа. Тэрээр зөвхөн эдийн засаг тооцоо төсвийг хариуцаа зогсохгүй өв нүцгэн уулын бэлтгэл зэрэг кинонд зургийн дараагаар ажиллаж байсан кино урлагийн алтан үеийн хөдөлмөрчдийн нэг яах аргагүй мөн билээ.